Гачууртын уулзвраас налаах хүртэлх замын эхний хэсгийг дотоодын замын компани болох Дардан говь хариуцсан ажиллаж байна. Тэд нийтдээ 5.3 км замыг шинээр тавина. Тус компанийн талбай инженер Инх Мантахаас хичнээн техник хэрэгсэл дайчлан ажиллаж байгааг тодруулсан юм а. 4 сарын 28-наас эхэлсэн. Энэ дээр болохоор кемпэ байгуулах, дээрээс нь хөрс уултын эхний ээлжид авсан эхлээд явах ажиллагаа хийгдсэн. 4 сарын одоо 5 сарын 7-нд 10-ад хоног ажил эхлээд явж байна. Техникийн хувьд гэх юм бол манайх ерөнхийдөө яг одоо ажиллаж игдээд явах нь 50 техниктэй болно. Одоохондоо бол нэг 20 техниктэй үйл ажиллагаа эхлүүлээд явж байна. Гачууртын уулзвраас налаах хүртэлх замыг цоо шинээр тавина. Иймд хуучин замыг хуулж байна. Шинээр тавих зам нь цемент бетонын суурьтай 8 см өргөн асфальтын зам байх юм. Зам тавьж буй компаниудад далангийн материал болох карьера, ургах наран хорооллын зүүн талаас буюу харьцангуй ойроос тээвэрлэж байв. Зам захиалагчаар нийслэлийн авто замын хөгжлийн газар ажиллаж, ажлын явцад байнга хяналт тавьж байгаа аж. Дардан говь компанийн тавих замыг тулсан Тэгш плант компанийн инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Тэгэхээр налаахын 20.9 км зам засварын ажил бол өнгөрсөн сарын 16-нд буюу одоо 3-7 хоногийн өмнө эхэлсэн байгаа шүү. Тэгэхээр энэ 20.9 км зам засварын ажлыг бол нийтдээ 4 компани гүйцэтгэж байгаа юм байна. Тэгэхээр бид одоо энэ замын ажил нөхцөл байдалтай танилцахаар ирээд байгаа юм а. Та өөрийгөө танилцуулахгүй юу? Танай компаниудаа нийтдээ хичнээн километр замын ажлыг хариуцж байгаа вэ? Намайг Баттулгын Угт Хоёр гэдэг Тэгш плант компанид замын инженер ажилтай. Манайх энэ төслийн ажил дээр 2 дахь багц буюу 4.7 км авто замын ажлыг хийж гүйцэтгэж байна. Одоогоор бол манай ажил бол хуучин замын бетон оололт бол 50%-тай орцсон явж байна. Гомлын ажил бас 35%-тай явж байна. Карьераас материал бэлтгэх ажил маань 20%-тай гэдэг үйл ажиллагаа явуулж байна. Тэгээ манай замын тараас дагуу 11 гүр одоо байгаа. Усны барилга байгаа юм. Энэний болохоор 4 хоолойны суур хурдсан. Одоо яг нөгөө хяналтын дурантлага нэгтгэхгүйд хүлээгээ зогсож байна. Манай компаниуд энэ дээр бол 35 нэгж техниктэй 49 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай гүр олон хэсэг болохоор 6 нэгж техниктэй 28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Одоогоор Энэ замыг 60 жилийн өмнө буюу 1959 онд ашиглалтад оруулжээ. Бүх чинь нь 3.5 тонноос дээш ачааны машин, 8-аас дээш суудалтай зорчигч тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслүүдэл төр замаар явна. Бүгд найрамдах Хятад ард улсын экспорт импортын банкнаас авах 1 тэрбум долларын зээлийн багцад энэ төсөл багцсан юм. Зам барихын тулд нийтдээ 180 объектыг чөлөөлж, эдгээр нөхөн төлбөрт 1 тэрбум гаруй төгрөг төлсөн байна. Энэ зам бүрэн гэрэлтүүлэг явган үний болон дугуйн замтай байна. Хинти, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсанбар аймагуд, Багнуур, Багхангай, Налаах дүүрэг, Тэрэлж горхийн аялал жуулчлалын бүсийг зорих хэрэгэд энэ замаар зорчих юм. Шин замтай болсноор нэвтрүүлэх чадвар сайжирч, төвчрөл, осол буурах зэрэг олон давуу талтай.